За 2017 оныг бол аймгийн засаг даргын хамгаалалт газраас бол ер нь их бүтээн байгуулалтын жил бол зарласан байгаа. За аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс бол 2017 оныг төрийн албан багшийн сахилгын хариуцлага дээш жил болгон зарласан. Энийхэн дагуу төрийн албаны зөвлөл бол төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ одоо жилийн ажлын хамгийн одоо эхний ажил бол энэ төрийн албан багшийн нэгдсэн зөвлөгөө байгаа. Өнөөдрийн зөвлөгөөнд бол 14 сумын засаг даргын хамгаалалт газрын одоо төрийн захааны албан багчид, мөн дээрээс нь хамгаалалт газрын дарга, мөн сумдын одоо удирдлагууд, за дээрээс нь аймгийн одоо төсөлт байгууллагын төрийн захааны байгууллагын удирдлага, мөн одоо албан хаагчид, за бусад тусгай үүрэг чиглэлийн байгууллагуудын удирдлагуудын оролцсон юм одоо 475-ны бүрэлдэхүүнтэй юм зөвлөгөө болж байна. За зөвлөгөөний хүрээнд бол ерөнхийдөө одоо бас энэ 6 чиглэлийн одоо сургалт мэдээлэл өгж байгаа. Хэрэглэх газраас бас мэдээлэл хийгдэнэ. За мөн төрийн албаны зөвлөлөөс, удирдлагын академиас, за үндэсний хөгжлийн газраас, мөн архивын ерөнхий газраас одоо албан эрх хөлтөд энэ төрийн албан хаагчдаа мөрдөгдөх ёстой хууль тогтоомж, мөн дээрээс нь барих ёстой дүрм журмууд бүх одоо энэ загц юмуудын талаар бол энэ багцлсан мэдээллүүдийг өгж байгаа байх шүү дээ. За ер нь бол энэ ажлын хүрээнд одоо 3-4 сард бол одоо сумдуулаар бол хамгаалын газраас шалган туслах юм одоо чиг үүрэг ажил хэлхүүд гарна. Энэ ажил хэлхүүдийг сумдын хамгаалын газар бол бүх байгууллагуудын одоо бүтэц үйл ажиллагаа, мөн дээрээс нь ажлын байрны тодорхойлолт, томилгоо энэ бүх юм дээр үзэж явах. Энийн хүрээнд бол төрийн албаны зөвлөлөөс бас бүрэлдэхүүн энэ ажлын бүрэлдэхүүн оролцуулж одоо сумдын төрийн албан багшийн судалгаа, мөн дээрээс нь одоо томилгооны асуудал байна. Дээрээс нь нөгөө ажлын байрны тодорхой цаа ярьлаа. Тэгээд жинхэнэсэн эсэх бүх энэ асуудлыг судалгаа гаргаж ингэж бас ажиллах юм байна юм байна. Энэ ажлын үр дүн бол төрийн албан багшийг нь бол ажлын цаг ашиглалтыг сайжруулах, мөн дээрээс нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн дээрээс нь одоо мэрэгсэн доктортой ажиллах энэ одоо үр дүн гарсан байх гэж бодож байгаа. Ер нь ийм шаардлагуудыг ч гэсэн одоо цаашдаа бол бид төрийн албаны зөвлөлөөс тавьж ажиллана гэдгийг бол зорилт болгосон байна.